Санхүүгийн салбарын тухайн улсын эдийн засгийн суурь тогтолцоог бүрдүүлж, үйлдвэрлэл, худалдаа, бүтээн байгуулалтын бүхэл үйл явцын ард ажилладаг чухал хөтөлбөр хүч. 2025 оны 2 дугаар улирлын байдлаар банк санхүүгийн зах зээл нийт 82 их найд төгрөгийг удирдах байгаа. Энэ нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ болох 80 их найд төгрөгтөд үүсгэж байгаа нь тус зах зээлийн эдийн засаг дахь онцгой ач холбогдлыг илтгэж байна. Орчин үед бизнесийн орчинд хөрөнгө оруулалт, зээлийн тогтолцоо, санхүүгийн удирдлага нь зөвхөн мөнгөний урсгалыг бус компани тогтвортой хөгжил, шинэ технологи, инновацийн үндсийг тодорхойлдог болсон. Ийхүү санхүүгийн зөв шийдвэр, оновчтой менежмент нь баялаг бүтээгчдийн үн цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хүчин зүйл болсоор байна. Тэгвэл эдгээр санхүүгийн асуудлуудад бодит шийдлийг олж, эдийн засгийн салбар бүрийг дэмжин ажиллаж буй групп компани бол үнэт санхүүгийн нэгдэл юм. За сайн байна уу? За анх удаа хурж ирж байна. Өстой гоё вьютай юм байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Яагаад байгуулах болсон талаар үн санхүүгийн нэгдэл гэж яагаад нэрлсэн? Яагаад яг энэ зах зээл рүү орох болсон бэ? Бидний хувьд бол компани байгуулахдаа манай эрхэм зорилго өөрөө ер нь бол манай компанийн нэрийг одоо манай компани үүсгэн байгуулах суурь болсон юм байна гэж бид нар бол хардгийг. Тэгээ 2023 онд бид нар үн санхүүгийн нэгдлийг байгуулсан. 20-д жил бид нэр ер нь бол энэ банк санхүүгийн салбарт ажилласан ийм туршлагатай залуучууд нэгдээд за одоо бид нар бол тодорхой хэмжээний үн цэн бүтээх, за өөрсдийнхөө үн зүйлдээ үнэнч байх, за ингээд бусад хүнд байгаа боломжийг өөрсдийнхөө боломжтой нийлүүлэхэд бол хамтдаа маш том үн цэн бүтэх юм байна гэдгийг бид нар бол энэ банкны салбар дээр харсан. Тийм учраас одоо бол илүү нийгэмд оролцоотой, илүү их одоо олон салбарт хурж үйлчлэх ёстой юм байна гэж бидний зорилгоор таны үн цэн миний үнцэн нийлээд үнцэн бүтээх хэрэгтэй. Хоёрдугаар таны хөрөнгө нэг төгрөгч гэсэн үнцэнтэй байх хэрэгтэй. Тийм учраас бид нар хүний хөрөнгийг удирдах юм чи үнцэнтэй удирдъя. Тэгээд эцэст нь бол аливаа компани, аливаа уулаас хувь хүн үнэт зүйлтэй байх хэрэгтэй. Үнэт зүйлдээ үнэнч байж тэрнийга мөрдсөн байгууллага улс бол илүү хол хөгжиж явдаг. Тийм учраас бидний хувьд бол үнэт гэдэг нэг сайхан монгол үгээ аваад ингээд санхүүгийн нэгдлээ байгуулсан юм төгт. Энд байгаа офис бас үйл ажиллагаатай танилцуул яаж байна? Би орж үзээгүй юм чинь. Тэгээ манай офисаар танилцсан. Мэдээж манай яг компани хувьд бол хэд хэдэн офис дээр ингээд хуваагдаж суудаг. За энд одоо манай яг санхүүгийн нэгдлийн маань ажилтнуудын суудаг хэсэг. Манай компани засаглал чинь тэгэхээр ямар гэсэн үг вэ? Одоо та бол үүсгэн байгуулагч те тузын дарга байгаа. Аха. Гүйцэтгэх захирал чинь манай гүйцэтгэх захирал Мегмат орж гэдэг захирал байгаа. За бас яг энэ банк санхүүгийн салбарт 18 жил ажилласан туршлагатай. За манай бас гол бас зэ эзэмшигчтэй нэг. Манай гүйцэтгэх захирлын одоо өөрөөр зэвчлээ. За манай үн санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Мегмат орж. Сайн байна уу? сайн байна уу? Хонгор зал. Мегмат орж. Үн санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагчтай хувьд бол бид нэр ерөөсөө нэг л юм одоо улсын хараа эрхэм зорилготой байсан хүмүүс хамтдаа энийг үүсгэн байгуулсан. Нэг зорилгонд ор энэ компани нэгс өөрөө үүсгэн байгуулагдсан да. Өөрөө яг үн санхүүгийн нэгдлийн үйл ажиллагааны талаар хойлоо ярилцсан тийм. Тэгэл байх уу? Хоёлаа ярилцъя. За. Яг үн санхүүгийн нэгдэл дотор маань хідэн одоо бүрэлдэхүүн компани байна вэ? Та тайлбарлаад бас танилцуулаад өгөөч. Харилцагчийн яг өөрийнх нь байгаа нөөц бололцоонд ер нь тулгуурлаад хүсээд байгаа тэр зорилттой хэрэгцээ рүү яаж очих вэ гэдэг дээр бид нэр тийм 4 салбар дээр 8 компаниар одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За эхнийх нь бол бид нэр ерөнхийдөө санхүүгийн салбар дээр үнэт кредит харилцагчид богино хугацаанд болон дунд хугацаанд хэрэгцээтэй байдаг санхүүжилтийг нь олгоод за төлбөр тооцоо мөнгө хөрөмтлөл үүсгэхтэн зориулсан үйлчлэг үзүүлдэг. Энэтэй нэг адилхан санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа нь бид нэр гадаадад олон улсад үйл ажиллагаа явуулах зорилготой Австралид нэг компани нэсэн байгаа. Тэр нь болохоор одоо Австрали дахь монголчуудад ихний ээлжинд үйлчлэг үзүүлж байгаа. Одоо хөрөнгөний салбар дээр зах зээл дээр ажиллаж байгаа 2 компани байдаг. Үнэт Securities гэдэг брокер дийлерийн Монголын олон улсын арилжааны платформуд дээр зах зээл дээр хамгийн үнэтэй өгөөчтэй хувьцаа, үнэт цаас, бонд юу вэ? Тэрийг харилцагч нар зуучил санал болгодог. Үнэт Asset Management гэж компани. Энэ компани бол хөрөнгөний удирдлагын компани. За хөрөнгө оруулалтын сангууд байгуулж харилцагчид хамгийн өндөр өгөөчтэй эрсдэл багтаагаар хөрөнгөө эрхээ удирдахад зөвлөдөг, тусалдаг. За одоогоор тэр компаниар дамжуулаад бид нэр үнэт Private Equity буюу хувийн сан байгуулчихсан байгаа. Үнэт Innovation
Буюу дата удирдлага, big data гэж ярьдаг сүүлийн үед. За технологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дараагийн компани Unit Solution гэж програм хангамж, дата, IT-гийн олон янзын төрөл үйлчилгээг нэвтрүүлдэг. За сүүлийнх нь болохоор ерөнхийдөө бол бид энэ бүгдийг нийлүүлээд харилцагч нарт зөвлөгөө үзүүлдэг консалтинг компани. Тэгэхээр бид ийм компаниудаар өнөөдөр бол зах зээл дээр харилцагчид хамгийн оновчтой нэг цонхноос үйлчилгээ үзүүлж байгаа. Нэгдэл гэхээр үйл ажиллагаа нь яаж явдаг гэсэн үг вэ? Яг компаниуд маань ингээд зэрэгцээ төвшөнд байдаг гэсэн үг үү? Ямархуу байдгийн түгээр товчхон танилцуулаад өгвөл. Үнэт санхүүгийн нэгдэл гэдэг компани нь саяын бүх компаниудаа бол хувьцаа эзэмшдэг. Тэгээ группийн бүтцээр явдаг. Компани бүр өөрийн төлөвлөгөөний үйл ажиллагааны чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. Нийлэхлээрээ нэг том экосистем болдог. Группийн үед бид нэр ингээд засаглалын болон үйл ажиллагааны зөв чиглэлд нь оруулах гэж олон улсын стандартуудыг сайн нэвтрүүлсэн. Бид нэр одоогоор нэг 4 ISO нэвтрүүлсэн. Хэр хэмжээний өсөлтийг үзүүлж чадсан бэ? Тэгэхэд өнгөрсөн жилийн эцэс бодоход бидний одоо удирдах байгаа нийт хөрөнгө 5 дахин өссөн. Анх байгуулагдсанаас хойш манай ажилтны тоо бол 18 дахин одоо томорсон байна тий. Харилцагчийн хөрөнгийг удирдах, харилцагчид тусалцаа үзүүлэх, хамтран ажиллахын хэрээр өөрсдөөсөө ч гэсэн хариуцлага нэмж одоо ажиллах хүч бүх нөгөө нөөц бололцоогоо нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Хүмүүсээ шалгаруулж авахтаа, магадгүй удирдахдаа ямархуу одоо зарчим баримталж гол шалгуур болгож байна. Группийн хэмжээнд бол нэг 40% нь яг тухайн салбарт та 6-аас дээш жил ажилласан туршлагатай хүмүүс. За үлдсэн 60% нь бол нэг 0-оос 5 жил хүртэл ажилласан хүмүүс аахгүй. Туршлагатай залуучууд маань удирдлагууд маань туршлага багтаа хүмүүстэйгээ одоо хамтарч ажилладаг. За тэрийгээ сургадаг, хөгжүүлдэг, илүү хөв хүний хөгжил талаас нь ментор хийдэг. Туршлагатай дунд чадны хүмүүст бол коучинг хийдэг. Тэр ажлын байран дээрх ментор коучинг системийг аягүй сайн явуулдаг бидэд. Эрүүл биед саруулахаа оршин гэдэг шиг хүмүүс бол эрүүл байх хэвээр тэр талаас маш их дэмждэг. Эрүүл мэндийн даатгал, эмчийн үйлчлэг, тэгэл спорт янзын клуб бид чинь нийлээл байгуулгаараа 42 км, 21 км-д марафон гүйдэг гэл бид нар хүний хөгжил талд аягүй сайн ажиллаад тэр залуучуудтайгаа бид нэр нийлж хамтын үн цэнийг бүтээх гэж зорилдог. За сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд. Өдрийн мэнд. Гоё өдөр шүү дээ. Харин айгүй гоё өдөр байна. Та бүхэнд нөгөө иргэд харилцагчид хамгийн ойрхон үйлчилдэг салбараа танилцуулах гэж байгаа. Тэгэхээр манай үнд кредит. За. Эднийх чинь үүсгэн байгуулалтаа хэр удаж байгаа? За 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ямар гоё. За энд болохоор манай 3 компани 3 үйлчилгээ хийж байгаа. За манай Үнэт кредит банк санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Нэгж Жаргал танилцтай. Сайн байна уу? Сайн байна уу? Манай байгууллагатай нэр. За баярлалаа. Манай Үнэт кредит маань юу гэхээр яг нөгөө хувь хүний, хэрэглээний, бизнесийн санхүүжилтийг хамгийн ойроос хэрэгцээг нь мэдрээд хамгийн хурдан шуурхай өгдөг нэгж маань гэсэн үг. За бид нар бол одоо 3 салбартай нийтээр 4 цэгээр үйл ажиллагаа явуулдаг. Төвлөрсөн төв нь бол эндээ байдаг. Одоо бид нар сүүлийн үед юу нэвтрүүлсэн бэ гэдэг тэгэхээр бүх насны хүмүүс нэг тийм асуудал байдаг, нэг санхүүжилтийн ч юм уу төлбөр тооцооны. Энэ бүгдийг ингээ нэгтгэсэн нэг тийм концепт бид нар бодож болоод тэгээ нэг шинэ платформ сая 6 сараас бид нар нэвтрүүлсэн. Value App гэдэг нэртэй. Та утсан дээр тэр аппликейшнийг татаад авчвал түүгээрээ та төлбөр тооцоо хийж болдог. Шаардлагатай үед бага зэрэг мөнгө тутвал энэчнээсээ санхүүжилтээ олоод авчдаг. Тийм продакт гэхгүй. Аппликейшн гэсэн үг. Одоо жишээ нь та одоо утсан дээр тэр аппликейшнийг татаж аваад дэлгүүрээсээ явж ийсэн. Яг юм эмхтэй хүн нэг юм авах зорилгогүй ч гэсэн гоё дүүпл харагдахаар авмаар санагддаг шүү дээ. Тэгдэг. Тэгэхээр ингээ яг авах гэсэн чинь тухайд нэг жоохон мөнгө дутлаа гэдэг аппликейшнээс авчихна. Тэгээд төлбөрөө төлөхдөө уцаа дарчна. Уцаа яагаад дарж байгаа вэ гэхээр манайх сая энэ аппликейшнийг MasterCard-тай холбоод одоо Apple Pay-ээр төлбөр тооцоо төлдөг болсон гэсэн үг. Тийм айтайхан хамгийн санаа амар шийдэл гэсэн үг. Энэ болохоор манай харилцагчийн мэдээллийн төв. За энэ чэнэс бол бид нэр харилцагчтай уцаар мэдээлэл өгдөг, шаардлагатай мэдээлэл борлуулалтуудыг хийдэг. Хэрэгцээтэй байгаа одоо юу гэдгийг лавлгаанууд бүгдийг нь манай болохоор амралтын өдөр ч гэсэн ажилладаг, 7 өдөр ажилладаг. За энэ болохоор манай Unit Solution гэдэг инновац технологи програмын үйлдвэр буюу компани тэрийг хийдэг компани. За энэ чэнэс бол одоо манай групп компани дээр хэрэглэгддэг бүх одоо юу гэдэг core системүүд
За тэрэн дундаа сая хамгийн сүүлд нэвтрүүлсэн платформ болох Value App, түүний аппликейшн, харын систем, бүтгэл тооцооны одоо програмчлалыг энд үйлдвэрлэх гэсэн манай болж байна. Энд бас арай нөгөө уур амьсгал жоохон өөр шүү тий. Тийм. Харилцагчийн нөгөө нэг зовлон одоо жаргал хэрэгцээг бол мэдэрдэг цэг маань энэ. Цаашдаа ер нь үнд санхүүгийн нэгдэл маань яг ойрын хугацаанд юу хийх гэж зорж байна? Дараагийн бидний зорилго бол ер нь бизнес, улс их орны одоо хөгжлийн төлөө том бүтээн байгуулдаг компаниудтайгаа хэрхэн одоо нэгдэж нийл синержи үүсгэж явах уу гэдэг дээр зорж байгаа. Тэр утгаараа бид нэр хөрөнгө оруулалтын сан, бусад хөрөнгийн бүх бүтээгдэхүүнүүд дээр хамтарч ажиллаж байгаа байхгүй. Тэрийг арай илүү амьд одоо юу гэдгийг бодит болгохын тулд бид нэр жижиг дунд бизнесээс нэхлэе гэсэн тийм зорилготойгоо бас ажиллаж байгаа. Энийг өшөө илүү бас амьд харилцагчд хүргэе гэж бодож байгаа. Тэгээд тэрийг илүү чахаа төгөлдржүүлэх гэсэн төлөвлөгөө бол байгаа. Үнэт санхүүгийн нэгдлийн бүрдүүлсэн мэргэжлийн баг олон харилцагчийнхаа итгэлийг хүлээж Монголын зах зээлд шин соёлыг төлөвшүүлж чадах итгэлээр дүүрэн ажиллаж байна. Үнэт санхүүгийн нэгдлийн захирлуудын туршлага 20 гаруй жил бөгөөд үндсэн 4 чиглэлийн 8 охин компанитай. Тремэнд гөрөө захирлыг үндтээр санхүү хариуцсан захиралтай. Та яг юу хийж байна гэсэн үг вэ? Санхүүгийн одоо өдөр тутмын үйл ажиллагаа, одоо санхүүгийн бүртгэл тайлан гэдэг тий. Тэгээд нэмэх нь одоо төсөв төлөвлөгөө компаниудынхаа одоо гүйцэтгэлийг хяндаг. Энээс гадна гол юм нь бол дотоод хяналтын тогтолцоог одоо оновчтой хэрэгжүүлэхэд бол гол анхаарч ажиллаж байна. Манайх бол өөрөө өөрсдөө дотоод хяналт сайтай, компани соёл сайтай, одоо эрүүл удирдлагатай, эсцүүтэй газар юмаа гэдгийг юугаар баталгаажуулдаг гэсэн үг үү? Одоо манай ихэнх компаниуд одоо санхүүгийн зохицуулах хорон тусгай зөвшөөрөлт үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр эдгээр компаниудын одоо бүхэл шаардлагууд байгаа. Одоо тайлгнах шаардлага байна тий. Энэ бол нэг төрлийн одоо хөрөнгө оруулагч нартай итгэл өгж байгаа зүйл болж байгаа байхгүй. Хоёрт нь одоо олон улсын санхүүгийн тайлангийн стандарт байдаг. Энэний дагуу бид нэр тайлангаа гаргадаг. Хөндлөнгийн аудит бас жид болгон баталгаажуулдаг. Бид нар бас үйл ажиллагаа гадаад улсад одоо ингээд тэлэгч байгаатай холбоотой. Зарим охин компани дээр одоо гадны зээлжих зэрэгэл олгодог байгууллагаас зээлжих зэрэглэлийн тийм үнэлгээ авах гэж байгаа. Гадны болон дотоодын хөрөнгө оруулагчдад нэлээд одоо бидэнд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн тийм үйл ажиллагаа болно гэж харж байгаа. Мэдээж үнд санхүүгийн нэгдэл маань нэлээд том зорилго амбиц харцаа явж байгаа. За таны хувьд яг ойрын хугацаанд бид нэг энийг ингээд зэгтлээд авчвал иймд хүрэх юмсан гэсэн тийм бодсон зүйл юу байна? Яг миний хувьд бол мэдээж одоо тооны хүн учраас тоогоол бодож байна. Гэхдээ тэрнээс гадна бол бидний бас зорилго байгаа шүү дээ. Энэ компаниудыг бүгдийг нь одоо стандарт санхүүгийн стандартыг дүрм журмын хувьд олон улсын жишгт нийцсэн гэдгийг илүү баталгаажуулж илүү олон улсын хөрөнгө оруулагчдад итгэлтэй байх төлөвтэй илүү ажиллаж бодож байгаа. Та тооны хүн гэж өөрийгөө тодорхойлсон болохоор асууж байгаа. Хэд дахин томрно эсвэл client base одоо хэд дахин нэмэгдэн ч юм уу тэр тоонуудыг бас сонирхол. Одоо сүүлийн 1 жилийн тоог харах юм бол одоо нэг л тоог нь ярих юм бол тэ нөгөө asset under management гэж ярьдаг шүү дээ. Тэр маань одоо 4-5 дахин томорсон байна. Тэгээ энэ хурдаа бол энэ хадгалах зорилготой. Хойло 3 жилийн дараа уулзахад та итгэлтэйгээр манайхны ийм болчихно гэж юунээр хэлж чадах вэ? Илүү зах зээлд байршсан, илүү хөрөнгө оруулагчдын итгэлийг даадаг, илүү том даацтай тийм компани болсон байна. За их баярлалаа. Тус компани бүрэлдэхүүнд салбарын олон жилийн туршлага, олон улсын стандартын мэдлэгийг хослуулсан мэрэгчлэтнүүд ажиллаж байна. Тэдний нэг нь банк санхүүгийн салбарт 12 жилийн туршлага хуримтлуулсан Мөнх Цэцэг захирал. Asset management-ийн компани буюу хөрөнгийн удирдлагын компани гэдэг маань харилцагч хөрөнгө оруулагч нарынхаа хөрөнгийг зорилго хэрэгтэй шаардлагатай нийцүүлж удирдаад удирдах байгаа багц хөрөнгөөрөө бас нөгөө талдаа бид нийгэмдээ хэрэгтэй бүтээн байгуулалтууд, төслүүд, бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар нэг талд нь бас нэг үн цэнийг бүтээгээд нөгөө талдаа харилцагчтай хэрэгтэй байгаа тэр санхүүгийн хэрэгцээ өөжийг нь гаргаж өгөх зорилготой тийм үү цогт зөвлөх
удирдах тэр үйл ажиллагааг явуулж байгаа компаниг л ер нь бол товчхондоо л хэлж болох юм. Манай компанийн хувьд бол 24 оны хагас жилээс хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогийн байдлаар нэг 3 тусгай зөвшөөрлөлтэй. Хөрөнгө оруулагчид нартай бид нэр хэрэгтэй шаардлагын тодорхойлох, санхүүгийн хэрэгцээнд зориулсан тэр зөвлөгөөг нь өгч юм. Итгэмжлийн удирдах гэрээн дээрээ үндэслээд бид нар хөрөнгийг нь удирдах байгаа. Хөрөнгө удирдахдаа бид нар хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр удирдах болж байна. Эсвэл яг тухайн харилцагчтай зориулаад тухайн харилцагчийн хөрөнгийг өөртөө зориулсан хэлбэрээр удирдах. Ийм боломжуудыг гаргаж өгөөд явж байгаа. Тэр хөрөнгийн удирдлагыг харах юм бол за манайд одоо дөнгөж хөгжих шаардлагатай гэж ярьж байгаа тийм. Яг сонгодог утгаар харах юм бол баруунд бол хөгжөөд нэлээд удчихсан байгаа. Яг ямар төвшөнд очсон, ямархуу байдаг талаар бас мэдээлэл өгж болох уу? Бидний одоо харилцагч нар маань яаж юм гэхээр банкнд бол хадгаламжаа яг сурцсан. Банк бол хадгаламжийн маань жилийн дараа хүүтэн өгчөндөө гэд итгэдэг гэх юм уу. Ковидоос хойш бас нэг хөрөнгөний зах зээл харьцан урдтай хөгжснөөс хойш бондонд хитэх болсон. Гэтэл хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын сан гэдэг маань ороод ирэхээр юугаараа ялгарч чинь тэгэхээр урт хугацаатай болчихж байгаа. 5 жил, 10 жил, 20 жилгээ ярихаар манай монголчуудын маань дадал зуршил, сэтгэл зүйн бэлэн болоогүй болохоор энийг тайлбарлаж ойлгуулах, тэгээд тэр хүний хөрөнгийг татаж оруулж ирээд тэр зорж байгаа өгөөжийг нь гаргаж өгөө удирдна гэдэг нь л нэг талд хамгийн чаленжтай сорилттой байгаа. Тэгэхээр нэг юм гарсан McKinsey & Company-ийн судалгаа авахгүй яг асет дэлхийн хөрөнгийн удирдлага гэдэг нэртэйгээр гарсан. 2024 оны эцээр бол нийт 135 их найд долларын хөрөнгийг удирдах байгаа. Энэ дэлхийн хэмжээнд. 25 оны сүүлэхэд энэ том маань 147 их найдад хүрнэ гэсэн ийм хамгаалалттай явж байгаа. Гэтэл бид нар энийг дэлхийн эдийн засгийн харьцуулахаар дэлхийн эдийн засгийн 130 орчим хувьтай тэнцэж байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засгаас том зах зээл тэнд явж байгаа. Танахыг яагаад заавал сонгох ёстой юм бэ гэдэгтэй хүн нэг юм ихтгэл үнэмшил төрмөр байгаа. Тэрэн дээр яаж ажиллаж байна вэ? Ер нь бол яг харилцагчид төрөх ихтгэл тэр баталгаа хаана үсэх вэ гэхээр тэр цаана хөрөнгийн удирдах байгаа багийн ур чадвар, мэдлэг дээр нэгдүгээрт үсэж байгаа. Хоёрдугаар хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр тэр компани өөрийн тогтолцоо. Тэгэхээр бид нар анханасаа компани үүсгэн байгуулахдаа зөв засаглалтай, зөв менежменттэй, үйл ажиллагаа маань зөв, ажилтнууд маань ёс зүйтэй тий ийм байх чухлаа. Ингэж бид нар харилцагч нартай хэрэгцээ шаардлагатай байгаа тэр зорилгод нь нийцсэн үйлчлэгийг чанартай хүргэнэ. Одоо бол бид нар санхүүгийн зохицуулах хороноос гаргадаг сайн засаглалтай компани үнэлгээг жил болгон хийдэг. Тэн дээр бол одоо 35 хөрөнгө оруулалтын менежментийн компаниасаа 4-т явж байгаа. Уг нь бол шинэдүү компани. Гэхдээ айгүй засаг сайтай гэдэг үнэлгээтэй явж байгаа. За их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Яагаад заавалчгүй өөрсдөө юм технологийн бүтцтэй байх ёстой талаар одоо ингээд зүгээр би яг эдийн засгийн зүгээс ингээд аваад үзэхэд Монголын хувьд бол одоо бид ажил хүчний дутагдалд орсон байгаа. Гэхдээ яг нөгөө 90 онд манай төрөлт нэлээд буурсан. Тэгээ хүн ам зүүн сураг бол ингээд хонхоогоод ороод ирсэн үе маань яг одоо ингээд ажлын байрнаар бол ингээд гарч ирж байгаа. Тэгэхээр энэ үед бол одоо бид нэр эдийн засгийн өсөлтийг 5% та байна. Одоо 6% та улам одоо Монгол улсыг хөгжүүлнэ гэж бодож ивэл хүний хүчээр бол хийх боломж нь бол нэлээд хязгаарнуудл болцсон байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нэр шийдье гэх юм бол ерөөсөө технологид хөрөнгө оруулах, нэг хүний бүтээмжийг л ерөөсөө сайжруулж энэ одоо хөгжлийг бол бий болох боломжтой. За манай Үнд Innovations компани нь болохоор яг одоо макро эдийн засаг санхүүгийн тоо хөгжлөөр илэрхийлэх гэсэн юм дата анализийн компани байгаа. Компаниуд хөрөнгө оруулагч нар чинь ингээл одоо эдийн засагт юу болж байна, инфляц, бодлогын хүү, валютын ханш яах вүлээ, ирээдүйн одоо хандлага нь юу аах вүлээ гэж асуудаг те. Тэр бүх судалгаа мэдээллүүдийг бол одоо манай компани бол одоо бэлдэж гаргаж өгдөг гэж бол ойлгож болно. Бид нэр ерөөсөө технологийн тусламжтайгаар бол одоо бүтэн систем хөгжүүлээд энэ бүх судалгаа юмнуудыг одоо дата цуглуулгаас нь ахуулаад эцсийн тайлан гарах хүртэлх бүх процессыг хүний оролцоогүй хийдэг гэж. Энгийн жишээ гэдэг аваад үзэхэд манай одоо Economic Sense гэдэг нэг юм тайлан байгаа. Энэ 15 хуудас одоо бүх олон улсын Монголын эдийн засгийн одоо гол тоонуудыг ингээ багтаацсан. Энийг одоо зүгээр энгийн аналист одоо шинжээч бол 7 хоног буюу одоо ажлын 5 хоног зарцуулж бол одоо хийдэг. Тэгээ энэ тайланг бол одоо манай систем нь бол одоо ямар ч хүний оролцоогоор 4 минутанд хийдэг гэж. Энэ бол одоо бүтээмжийг бараг 600 дахин хэмж байгаа ийм одоо давуу талтай бол байгаа. Өөрсдийнхөө одоо яг нэг fine tune хийгээд хөгжүүлсэн AI-г бол одоо ашигладаг. Нэг шинжээч өдөр болгон 2 цаг зарцуулж хийдэг тэр ажлыг 5 минутанд бол одоо хийдэг. Тэгэхээр энэ бол бас бүтээмжийг нэг 24 дахин хэмж байгаа нэг ийм одоо давуу талтай гэж бас хэлж болно. Хөрөнгө оруулалт за санхүүгийн зах зээлийн хувьд мэдээж нөгөө шийдвэр гаргалтад хэрэгтэй бүх мэдээллүүд нь аль болох найдвартай байх шаардлагатай байдаг тийм. Таны хувьд яг securities дээр бас дэд захирал хийж байгаа хүний хувьд яг энэ одоо зүйлийг хэр өгч чадчихна гэж харж байгаа вэ? Одоо манай
securities дээр төрөний хэлдэг яг бүтээмжийг хэмнэ гэдэг философиг бол бид нар бас хэрэгжүүлээд одоо явж байгаа. Тэгэхээр аппликейшнийг бол бид нар зах зээл дээр одоо нэвтрүүлээд ойролцоогоор 6 сарын хугацаа бол өнгөрч байгаа. App дээр бол одоо хөрөнгө оруулагч маань үн цаас авъя, одоо бонд авъя те энэ бүх үйлдэлээ шууд аппасаа одоо хийчих болно. Ямар нэгэн шууд одоо securities компани дээр очиж зурах шаардлага байхгүй. Дансаа ч гэсэн онлайнаар ихэд нийлгээд ингэ явчихж байгаа. Тэр хичээн тоо бол маш хурдцаа бол ингэ өсөөл явж 6 сарын дотор ихэд манайх одоо 5000 харилцагчтай бол хэдийн бол болцсон байна. Ялгарх онцлог юу вэ гэхээр бас манай аппаар дамжуулаад гадны зах зээл дээр бас бид нэр харилцаа хийж болно. Тэгэхээр шууд утаснасаа бас одоо интеллект авъя гэд харилцаанд ингээд орох юм бүрэн боломжтой бол байгаа гэсэн. За сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд зөвлөх үйлчилгээний хэсэг байгаа. За энэ хэсгийн захирлаар ажиллаж байгаа штэ. Ер нь яг юу хийж байгаа талаараа бас сонирхолвол зөвлөх үйлчилгээ гэхээр бид нэр яг хамгийн сайн мэддэг зүйлээ л бодоод байх боломжтой л доо. Ингээ эмчээр төсөөлж айгу амархан. Хүн ингээ насаараа биеэ ингээ авч яваал байгаа. Гэтэ зөв авч яваад байгаагаа ингээ өөрөө мэржлийн хүн биш учраас одоо мэдэхгүй штэ тий. Тэгмээд бид нэр ингээ эмч шиг очиод хөндлөнгөөс ингээ шинжилгээ хийдэг. Ярилцлага хийн, датагийн үзэн, за ажилчтай, харилцагч нартай ингээ ярилцлага хийгээд нэмчлэгээ санал болгох. Зорилго нь юу юм? Компани зорилго маань өөрөө урт хугацаанд юу харж байгаа юм? Богино хугацаанд бас эсвэл шийдэл бас хүсэж болно штэ. Бид нэр ингээ хамгийн зөв шийдлийг богино хугацаанд гаргаад өгчдөг. Яг одоогоор бол нэг 4 харилцагчтай байгаа. Тэгээд эндээс яг би нэг олон нийт угаасаа мэдж байгаа хоёрыг нь бол дурдчиж болж байна. Нэг нь бол нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн биологийн олон янз байдлын одоо төлөвлөгөө гаргаж байгаа. Бид нэр санхүүжилтийн стратегийг гаргаж өгч байгаа. Нөгөөх нь бол яг одоо энд бид нэр Рио парк дээр алхаж байна. Тэнгүүд энэ Рио парктай нэлийн холбоотой Хамбогд сумын хөгжлийн хурцлуур сан, оюу толгой сан гэдэг тэр санд бол бид нэр стратегийн менежментийн зөвлөгөө өгч байгаа. Тэгэхээр бүр томоохон юм төслүүд дээр эсвэл компаниуд дээр ч гэсэндээ ажиллаж болдог гэж байна. Ер нь эрэлт аль талтаа илүү байх гэсэн хүлээлттэй байгаа. Энэ нэг том хэмжээний том одоо харилцагч нар бол юу яадаг л та нэлээд урт хугацааны нэлээд том төслүүд дээр мэдээж ажиллана. Гэтэ бид нар тэр нь зөвхөн тэр гэлтгүй жижиг компаниудаас ажиллах айгүй дуртай байдаг. Ингээд дараачийн түвшинд гаргаж томрохт нь хүсэлдэг. Юуг яг үнэтэй үнцэн гэж ойлгуулж байна. Манай компанийн хувьд бол бидний хамгийн том зорилго бол өнөөдрийн алдагдаад байгаа бүтээмжийг тодорхой хэмжээний буруу хөрөнгө оруулалтуудыг санхүүгийн цогц шийдлийг томоохон одоо аж ахуйн нэгж байгууллагууд, олон улсын байгууллага улстай харьцах ийм зайлшгүй шаардлагатай энэ цаг үед бол бид нар бол тэдэнтэй харьцах одоо энэ суурийг бид нар бий болгох ёстой байна гэж харж байна. Тухайн компаниг дараагийн шатанд гаргах, дараагийн одоо энэ бүтээмжийг сайжруулах ингээд цогц яг ийм мэрэгжлийн залуучууд, мэрэгжлийн санхүүгийн залуучууд, мэрэгжлийн олон жилийн туршлагатай залуучууд байх хэрэгтэй байна. Тийм учраас бид нар байгаа энэ ондог залуучуудын багийг тухайн компанитай нийлүүлээд түнцнийг бүтээх. Энэ зүйл дээр л гол анхаарлаа хандуулж байгаа. Анх байгуулагдчихсан үлдээгээ харьцуулах юм бол та юугаа харахад хамгийн гой санагдаж байна одоо? Анх бол компанийнхаа логоноос ахуулаад тий эрхэм зорилгоос ахуулаад нэрээ алсын хараагаа, урайгаа за бид нар юугаараа онцлог байх хэвээр гэдгээс ахуулаад ингээд бид нар ер нь бол нэг 50 квадратаас л эхэлж байгаа. Тэгээ 2 жил гарны хугацаанд бол маш олон зүйлүүдийг бид нарт авсан. Маш хурдтай одоо тий сайн залуучуудтайгаа нийлээд маш олон зүйлийг бид нар шинэ шатанд гаргаж чадсан. Энэ бол зөвхөн эхлэл 2 жил ажиллаад зогсох биш. Бид нар 20 жил тийм ээ магадгүй 200 жил одоо улсын хэмжээний, олон улсын хэмжээний ийм одоо мэрэгжлийн институт болтол бид нар энэ компанийг бий болгоно гэдэг ийм алсын хараанаас эрхэм зорилгоосоо энэ компанийг байгуулсан. Өнөөдрийн яг энэ үн санхүүгийн нэгдэл энэ санхүүгийн зах зээл дээр бас тодорхой хэмжээний өнгийг тодорхойлоод өнөөдөр өсөлтүүдийг хийгээд явж байна л гэж бид нар боддог. Та
Shark тэгээд хөрөнгө оруулсан тий. Олон жижиг дунд стартапуудад бас хөрөнгө оруулсан. Би бас олон жил жижиг дунд юм уу ингээд энэ үйлдвэрлэлийн салбар өөрийгөө багийн салбарын сэтгүүлч гэж ингэж өөрийгөө авралцсан ингээд яваад байдаг. Энэ яг стартапууд, жижиг дунд бизнес эрхлэгч нарын одоо дэмжихэд яг юу чухал байгааг та анзаарсан бэ? Мэдээж жижиг дунд бизнес эрхлэгчдэд бол банкны салбар бол маш олон жил санхүүжилт өгч байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар санхүүжилт өгөх бол зөвхөн одоо нэг л төлнө. Гэхдээ тэр компаниг мөнгөтэй байгаад тэр мөнгөөрөө яг хэрэгтэй үйлдвэр байгуулж байна уу? Энэ бүтээгдэхүүний зах зээл дээр зарагдах юм уу? За тэгээд цаашлаад олон улсын томоохон одоо санхүүгийн гэдэг юм олон улсын одоо партнеруудтай болоход тэр хүмүүсүүдийн мэдлэг туршлага тэр компани заслын болж гэнэ гэдэг юмнууд бол маш олон зүйлээс бүрдэж энэ бизнес тогтно. Биднэрт бол энэ жижиг дунд бизнес эрхлэх хүмүүст бол маш олон юм цогц юм үйлчлэгээ байх хэрэгтэй байна гэж хардаг. Тэг өнөөдрийн хувьд бол яг энэ зүйлийг хийж байгаа цогцоор нь хийж байгаа байгууллагууд бол жоохон ховор байгаад байна. Аливаа улсын одоо томоохон компаниуд бол улсыг чирж авч явдаг. Гэхдээ эдгээрийг хамгийн том одоо дагаж явах хэрэгтэй салбар бол жижиг дундынхан хүчтэй болох хэрэгтэй гэдэг. Одоо бас та бол маш олон үйлдвэрээр зочилсан хүн. Тэгээ манай миний хувьд бол бас нэг үйлдвэр бий. Энэ маань одоо сонирхолтой чихрийн зах зээл дээр ажиллаж байгаа компани. Тэгээд тийшээ бас би бас таныг одоо урмаар байна. Та бас үйлдвэртэй олон үйлдвэртэй харьцаж байсан хүмүүс бас бидэнд бас зөвлөгөө өгөх үнэтэй юм дээ. Одоо очиж байгаа газар чинь та хэдэн жил хариуцж байгаа гэсэн үг? 3 хүн шүү дээ. Shark хасаа хийсэн. 2021 онд нөгөө нэвтрүүлэгт ороод хөрөнгө оруулах хийсэн. Одоо чинь 4 жил 100 квадрат. Анх очиж байхдаа яг манай нөгөө хариуцсан захирал хөрөнгө оруулалт авсан захирал маань нэг нэрвтайгаа ойлгоно. Тэгэл за шошго ямар ч шошгогүй шахуу юм одоо тунгалгын цаасан дуртай байсан тийм шошготой болох хэвээр ийм бүтээгдэхүүн байх хэвээр ингэстэй ч гэх юм уу. Үнэт дээр одоо жишээ нь иймэрхүү бизнесүүдэд хэрэг хэмжээний одоо харилцагч болж байна. Одоо бол бид нар үнэт private equity-гээд хувийн хөрөнгө оруулалтын сан. За дараагийнх нь бол бид нар үн төгжлгээд илүү доктортой хөгжлийн чиглэлээр хийж байгаа сан байгаа. За тэгээд бидний энэний дараа бол яг энэ жижиг дундуудад зориулсан сан байга бий болохоор зорж байгаа. Үндсэндээ бол бид нар зүгээр мөнгө өгөөд нэг шугамын солиод тий нэг одоо ажиллахны хүчнийхэн цалингийн зардлын төлөөдөө орхидог биш. Тухайн компаниг анаас нь хөрөнгө оруулсан бол адилхан хувьцаа эзэмшигч шиг бизнест нь оролцоод тэгээд магадгүй бирж дээр гаргах. Магадгүй одоо энэ олон улсын Монголд үйл ажиллагаа хийж байгаа компаниудын стандартад хүрэх бүтээгдэхүүн үйлчилгээтэй болгох гэх юм уу. Энийг л цогцоор нь яг хийх хэрэгтэй байна гэж хараад л зориод байгаа. Ер нь бол одоо ер нь яасан дээр вэ гэдэг ингэ нэг жоохон өргөсгөж байгаа те scale up хийх гэж байгаа хүмүүс байвал хандж болох нэ тий. Үнэт санхүүгийн нийтэл одоо ингээд зогсож байгаа энэ хоёр газрын хооронд ялгаа байна шүү дээ тий. Яг үндсэн дээрээ та манай алсынхаараа ийм учраас бид нар ийм зүйлийг зорж байгаа юм а гэвэл хамгийн ойлгомжтойгоор юу гэж хэлж болох вэ? Бидний хувьд бол одоо яг эрхэм зорилгын хувьд бол өрсөлдөж биш хамтарч өмчилж биш хуваалцдаг ийм үнэт бизнесийн соёлыг түгээн дэлгэрүүлнэ гэдэг ийм эрхэм зорилготой. Бидний хувьд бол алсын хараа маань одоо үндэсний тэргүүлэх нээлттэй компанийг хамтын үндсээр бий болгоно гэж. Тэгэхээр энэ компанид ч ихсэн танд ч ихсэн үнц нь байгаа. Тэгвэл бид нар хамтдаа үнцнээрээ энэ улсын эдийн засаг, энэ улсын иргэдийн аж ахуй амьдралыг сайжруулах, нийгэмдээ сайн сайхныг авчрахын төлөө хүн бүрийн оролцоо хамтдаа хөгжиж хуваалцах хэрэгтэй гэдэг ийм л одоо эрхэм зорилго алсын хараатай л ажиллаж байгаа гэсэн. Таны одоо харж байгаагаар хамгийн ойрын хугацаанд хийх зүйлүүд чинь юу байна? Бид нар бол яг олон улсын одоо энэ стандарт компани засаглалыг жишгийг бид нар бол төвчилсэн. Ийм санхүүгийн институцийг бид нар бий болгоно гэдэг ийм зорилготой. Тийм учраас 2026 он бол бидний хувьд бол маш том одоо тесрэлтийн жил байна гэж харж байгаа. Яг л 25 онд бол үнэхээр бид нар маш олон харилцаж байгаа итгэлийг татчихлаа. Маш олон дүрм журам, тусгай зөвшөөрөл энэ үйл ажиллагаа хийж чаддаг. Тэгвэл бид нар одоо
цэвэр яг харилцагч дээрээ хүрсэн бүтээгдэхүүн үйлчлэгээ 26 төрөгсөн юм зүйлийг хийж өгнө гэж байна. Ингээд тун удахгүй 5 жилийн дараа гэхэд бид нар үндэсний бас тэргүүлэх компаниудын нэг болсон байна л гэж төрж байна. За танд маш их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Монгол үйлдвэрлэлийн нэвтрүүлгийн энэ дугаард Монголын бизнесийн хөгжилд зөв шийдлийг санал болгож, тогтвортой өсөлтийг бүтээж, олон улсын жишгээг тогтоож буй үнэт санхүүгийн нийтлийг танилцууллаа.